Монгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийн холбоо маань өөрөө байгуулагдаад 2 жил болж байгаа хугацаанд маш их ажлыг хийсэн байдаг. Холбооныхоо нийт гишүүдийг хамруулах хүрээнийхээ ажлыг нэлээд сайн идэвхтэй хамруулсан байдаг. Энэ үүнд маань болохоор Баянгол дүүргийн одоо засаг даргын тамгын газар маань маш их дэмжлэг тусалцаа үзүүлдэг. Тэгээд засаг даргын тамгын газрын агентлаг одоо тэр дотор нь байгаа бүхэл хүмүүс манай холбоонд маш их дэмжлэг үзүүлдэг. Бид нар бол нэг том хүрээнд яваагүй Баянгол дүүргийнхаа хэмжээний жижиг дунд үйлдвэрлэгч тэгээд үйлчлэгээ эрхлэгч нарынхаа одоо ингээд сүүлдээ бол үйлчлэгээ эрхлэгч нар тэгээ бизнес эрхлэгч нар ингээд бүгд холбооныхоо одоо нөгөө ач тусыг мэдээд юм уу ойлгоод юм уу хүмүүс маань гишүүд маань нэлээд нэмэгдэж байгаа. Одоо ерөнхий нэг юм юугаар болохоор 2000 гаруй гишүүн бүртгэлтэй болцсон 2 жилийн хугацаанд бид нар одоо жилийн өмнө ихэд 1000 гишүүнийхээ ийм сая үйлдвэрчний соёлын төвд 1000 гишүүнийхээ баярыг хийгээ хоролдож ийсэн. Тэгээд энэ бол асар богино хугацаанд дүүргийнхаа нийт гишүүдээ ингээд холбож хооронд нь уулзуулж энийг нэгтгэж чадсан нь бол биднээс одоо хийж бүтээсэн нэлээд томоохон ажлууд энэ. Тэгээ энэ дээр болох чирчүүд холбоо маань гадагш нь үзэсгэлэн худалдаанд явуулж байна. Дотооддоо үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Наазах нь гэхэд л одоо Монгол улстай бас нэлээд гайвууд яригдахаар өччин гоо сайханчдынхаа тэмцээнийг хийсэн байна. Тэгээд дээр нэмээд оюутлынхаа салбарын улсуудад мастер цол олгуулсан байна. Энэ болгон бүгд энэ зохион байгуулж байгаа ажил дандаа Баянгол дүүргийнхаа засаг даргын тамгын газартайгаа хамтарч ажилладаг бид нар. Тэгээд олон төрлийн шагналуу одоо хэд хэдэн хүмүүсийнхээ төрлийн шагналуудыг өгсөн байна. Тэгээд соёлын тэргүүний гэл ингээд янз янзын одоо нөгөө төрөөс холбогдох энэ хүмүүст өөрөө ингэж нөгөө шагнал өөрийгөө тодорхойлно гэж байхгүй шүү дээ. Энэ чинь холбоо нь өөрөө энэ хүмүүсийнхаа хэдэн жил ажилласан, ямар үр бүтээлтэй ажилласан энийг ингээд тухайн материалыг аваад холбоо цааш нь ингэж дүүргэн цааш нь улс руугаа гээд ингээд энэ хүмүүс маань шагналаа авч яах гэдэг бол өөрийнхөө олон жил хөдөлмөрлсөн тэр хөдөлмөрөө үнэлүүлж जैन төрдөө үнэлүүлж जैन ийм их ажлуудыг бид ингээ хийгээд 2 жил болсон байна. 24 онд байгуулагдах бүр яг суурийг нь бол манай дүүргийн засаг дарга одоо бас санаачлаад за энэ одоо Баянгол дүүргийн маань ахуй үйлчилгээ эрхлэгчид ер нь үйлчилгээний газрынхан болвол маш их тархаа байна. Томоохон одоо тоогоочны холбоо ч юм уу энэ нэг холбоонууд байгаа боловч энэ хүмүүс маань бол ер нь тэр холбоо нэгддэггүй юм байна. Дүүргийн хэмжээнд бас ингээд үйл ажиллагаа явуулж байгаа газруудаа нэгтгэж ингэж бас нэг тугийн дор байлгаад үйл ажиллагаагийн хоорондоо бас ингэж мэдээлэл дуршилгаа борлуулалтаа бүх юм ингээ бие биендээ бас шеэрлэж ингэж ажиллах маш зүйтэй юмаа гэдэг байдлаар засаг даргын зөвлөлтөөр яригадаад ингээ 2 жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг өнөөдөр ингээ сонсч бас сонирхож суулаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хийсэн бүтээсэн те энэ ажлуудыг сонсч байхад маш сайхан санагдаж байна. Бүгдээрээ тусдаа нэг одоо орон сууцны доор ч юм уу эсвэл нэг барилга дотор ороод тухайн одоо нэг 10 хүн, тухайн 5 хүн, зарим нь бүр 1 хүн, 2 хүн ч ингээд хийж байгаа бизнесийг хийгээд ингээд хувийн одоо ажиллаа хийгээ явж исэн бол одоо ингээ бүгдээрээ нийлээд 1000 хүн болцсон те мянгуулаа ингээд нэг зүйлийн төлөө бодоод ярилцаад бие биентэйгээ санаа сэтгэлээ солилцоод энэ дээр бол мэдээж олон нийтийн ажил учраас сайдах, муудах те энэ олон хүмүүсийн санаа оноог ингэж нийлүүлж гаргаж авч ингээд ажиллаж байгаа ийм сайхан одоо үйл ажиллагааг хийсэн 2 жилийн одоо нөр их хөдөлмөртэй өөрсдийн үнэтэй цаг заваа холбооныхондоо зориулсан ийм сайхан одоо тузын гишүүд, удирдлагууд, манлайлагч нар одоо 1000 гишүүн маань бүгдээр ингэж үр дүнтэй ажилласан юм сайхан үйл ажиллагаа холбоо болсон байна. Нөр анх Хөх хотод 45 хүний бүрэлдэхүүнтэй Хөх хотод аяллаар явж исэн. Тэр үедээ бол би энэ хамт олонтой танилцаад тэгээ ер нь энэ нөхдүүдийг ер нь дагуул яасан миний амжилт тэгээд дээр хийж байгаа үйл ажиллагаа ер нь уялдаа холбоотой байх юм байна гэдэг үндсэн дээрээс энэ арьс урдлаар зураг зурдаг. Тэгээ энэ маань бас нэг холбож өгсөн юу гол боломж нь тэр байна.
Тэгээд ер нь бол холбоо байгуулагдаад 2 жил болно гэж маш их ажил хийсэн. Энэ ажилд нь бол өөрийнхөө оюухан хүч чадал боломжоо дайчилж өөрийнхөө чадах юмараа тусал дэмжиж явдаг. Одоо хүртэл ч гэсэн энэ холбоогоос дэмжиж хяналтын зөвлөлд нэр дэвших гээд ингэ явж байна. Төрөл бүрийн үйл ажиллагаанд нь хамтарч оролцдог. Тэгээ бие биенийг дэмжиж тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг сурталчлаад бие бинийгээ дэмжиж өөрсдийнхөө гаднаас худалдаа авалт хийхгүйгээр зөвхөн нөгөө үйлдвэр эрхлэгчдэд дэмжиж тэгээ дэмдээ дээсэр чин тэгдэг шиг бид нар бие бинийгээ дэмжиж явдаг ийм л холбоо. Одоо жижиг дунд үйлдвэрлэлийн газар маань болохоор одоо гар урлаачтай оюутан үйлдвэрлэлтэй аж ахуйн нэгжүүдэд маш өндөр дэмждэг. Энэхүү 2 жилийн хугацаанд бид дотоодын болон гадаадын улсын тэмцээнүүд дээр маш амжилттай оролцсон ийм үзүүлэлттэй байгаа. Тийм манай Баянгалын жижиг дунд үйлдвэрлэлийн маань гол онцлог маань болохоор бид эдийг аягүйх дэмждэг. Одоо нөгөө гар урлалын чиглэлийн юмнууд чинь нөгөө борлуулах үйлчлэгээнүүдийг хомс идэг штэ. Тэрийг маань одоо шийдэж өгсөн байна. Тэгээд одоо сургалтуудыг маш сайн явуулдаг. Энд ингээд гар урлалаачтай төлөөлөд аягүйх баяртай байгаа. Манай нөгөө Баянгал дүүршидний жижиг дунд чинь болохоор нөгөө нэг сургалтуудыг аягүйх явуулдаг. Сургалтанд хамрагдаад чадхаа дэвшлүүлээд одоо өрх юм болно тий. Өнөөдөр бүтээгдэхүүнүүдэд борлуулах тийм ажлуудыг бас зохион байгуулдаг. Одоо жишээ нь тэгэхээр манайх одоо жижиг дунд үйлдвэрлэл маань болохоор борлуулах цэгтэй болсон байна. Тэнд бас аягүйх олзуурч баярлж байгаа. Одоо тэнцээ одоо манай гар урлаачтай оюуталчин одоо бүгдээрээ одоо нэг цэгт очоод одоо нөгөө одоо үйлчлүүлэгч нартайгаа илүү их ойрцсон гэх юм уу. Тийм. Зар одоо бид нар чинь хамгийн гол нөгөө зарж борлуулах үйл ажиллагаа аяг чухал гэдэг шүү дээ. Тэрийг маань одоо энэ дүүргэс маань дэмжиж өгсөнд нь аягүйх баяртай.